Хүүхдүүдийг амьдралын хатуу ширүүн бодит байдалд багаас нь дасгах хэрэгтэй. Тэгвэл яагаад хүүхэлдэйг авсан дотор хийгээд зарж босхгүй гэж. Хүүхэлж би хэрэггүй босох үед ёсоор төгөлдөр оршуулга хийж өгч боосон шүү дээ. Энэ тоглоомн дээр санамсаргүйгээр ямар нэгэн цав асгачсан юм шиг санагдаж байна. Дараа нь түүнийгээ зүгийн боос гэж хүүхдүүдэд итгүүлэх гэж оролцсон болостой. Гэхдээ энэ баавга ястай өргөдмөр харагдаж байна шүү. За энэ Винни Пух яагаад ногоон царайтай болчихсон юм бэ? Энэ чин үнэхээр санаанд оромгүй зүйл байна шүү. Шрект гэр бүлээс гадар хүүхдүүд байсан болостой. Сан байцгаана уу? Та бүхэнтэй сонин факт сууг байна. Өнөөдөр энэ мэт маш хачин тоглоомуудын тухай ярих болно. 6 дугаар сарын 29-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн авраг шалралт тэмцээн. Энэ өдөр Уругвай голсон Испани фишапагуудын тулаан болсон. Та энэхүү галгаарсан тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Ace Facts урамшуулсан кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Энэ мэлхийн инээмсэглэлийг харсан чинь судсан дах цус маань цагчих шиг болж байна. Хэн түүнд хүний шүд хийгээд өгье гэж бодсон юм бол. Гэхдээ өмнөх мэлхийн аацтай байж ядаж шүдийг нь аманд нь хийсэн байна. Харин энэ хөөрхи баавад темац тохиосонгүй. Энэ хүүхэлдэд яагаад хавчны хавчаар болон хэд хэдэн нэмэлт хос хүж байгааг та нарын хэнийг нь таамаглаж чадах уу? Энэ бос хавчл гэж үтэй хэлээрэй. Хүний царайтай хавч зөвхөн аимшиг кинон дэр гардаг бас тоглоомын дэжгүүрийн тавиур дээр байх ёсгүй. Зөөлн чихмэл дотор эрхтнүүдээр тоосох санаа ямар санагдаж байна. Жишээ нь дэжүүг нь гжигдэх эсвэл элгээр нь харилцаж тоглол ямар вэ? Ирээдүйн зарсан шинжээчдэд яг тохиолсон зугаа байна да. Энэ тоглоомын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээлээрээ хүүхдүүдийн сэтгэл зүг эвт гэж байгаагаа ер нь ойлгодог болов. Жаахан хүүхдээс энэ ямар амтан бэ гэж асуувал юу гэж хариулах вэ? Хүүхдүүд мутант гэдэг үгийг хараахан мэдэхгүй. Тиймээс заан, тах, анаш яаж хороод мэдлэгчнийг тайлбарлахад хэцүү байх. За энэ бос үлгэрт гардаг байдгал нэг нүдэд мангасны хүүхэлтэй байна. Бас чихнийхээ дээр хөмсөхтэй. Ийм онцлогийг хинч анзаараагүй болстой. Тоглоомыг 50 гэгч нь худалдаанд гаргачихсан байна шүү. Та нар хүүхэд байхдаа голоор нь хэрсэж хуваасан авгалтаагаар тоглохыг мөрөөддөг байсан уу? Мэдээж танин мэдхэн ач холбогдолтой байж болох ч нэг л жигшмээр идвэн шүү. За хинэн будаа итгэхгүйгээр энэ юу болохыг тааж чадахгүй. За яг уу би та нарыг зовоох байли. Энэ бол допан бэлэг тэмдгүүдийн нэг бозох бурч хайлифад самхаг адилхан байгаа биз. Хөөрхи хүүхэлдэ. Надад бол түүнийг тун өрөөдмөр хөв тавьжин хүлээж байгаа юм шиг санагдаж байна. Гипс таягтай хамт зарж байгаа тоглоомоор хүүхдүүд яаж тоглох нь тодорхой шүү дээ. Зөвлөдөө ямар сэтгэж хөдлөж байна тийм тоглоом байна. Боник цөхрөс. Энэ юу вэ? Батг гарсан баавга юм уу? Би зөв ойлгож байна уу? Эсвэл хоёр дахь толгой нь ургаж байгаа юм болов уу? Тоглоом бүтээгчид яагаад ийм олон асуултыг хариултгүй үлдээдэг юм бэ? Ганцаар ойд удаан явбал юу болохыг харуулдаг өхөөрдөм сайхан тоглоом байна. Маш тодорхой харуулж байна шүү. Үүний дараа хүүхдүүд магчин амьтд байдаг ой руу явахыг ерөөсөө хүсэхгүй болох байхаа. Энэ ямар их хязгааргүй хөгжөлтэй дэлгүүр болсон шууд харагдаж байна. Энэ тоглоомын тавиурыг харалтаа. Сэтгэл санаа сэргэх зориулттай гэдэг нь ээлт байна. Энэ ямар нэг гүн ухааны тоглоом уу? Магадгүй бид бүгд гаднаа баяр хөөрийн баг зүвдэгч, дотроо сэтгэл гутралтай, өөрийн мэдрэмжийг энэ гадал шиг л хайсан дотроо нууж явдаг гэсэн санааг илэрхийлж байгаа байх. Би энэ тоглоомын олон ч зүйлийг өршөөгөөд өнгөрөөж чадна. Гэхдээ хэн нэг нь надад тайлбарлаач. Яагаад хүний гар хүчлийн хумс ногоон өнгөтэй байгаа юм бэ? Эсвэл энэ эрчүүд нь хүртэл хумсаа боддог Gen Z үеийнхний дүрсэлсэн тоглоом юм уу? Томоохон кино студиуд алиалагчдын тухай аимшиг кино хийж байх зур. Хүүхдүүд ямар тоглоомор тоглож байгааг харах хэрэгтэй. Учир нь тэнд ямар ч аимшиг киноноос илүү аимшигтай алиалагч таардаг. Энэ баавгатай харин юу тохиолдов вэ? Хэн нэгэн түүний үүдэн хідэн шүдийг аль хэдийн цохиод унагчсан байна. Жижигхэн тоглоомн тэргэнд хэнийг суужгаж зөөх ёстой вэ? Мэдээж яг тийм жижиг тоглоом үүсэг гөрүүлэг. Гэхдээ энэ бол тоглоом хийгчдийн буруу биш. Зүгээр л хүүхдэд тэрэг юунд хэрэгтэйг тайлбарлаагүй болстой. Тэгээд хүүхэд өөрийнхөө ашиглажээ. Тийм ээ, үнэгний гаварны нүүр нь жаахан мөрөвчсөн юм шиг байна. Гэхдээ нэг их биш. Энэ нь харин ч түүнд тодорхой хэмжээний үрмөд сэтгэл татан байж нэмж байна. Хүүхдүүдийг багаас нь шүдийг нь угаад сурах нь хичнээн чухал ашигтай болохыг ойлгуулах гэж оролддог. Гэхдээ илүү амархан арга бий. Хэрв шүдээ угаахгүй бол ийм шүдний мангас чам дээр эвэм гэж хэлэхэд болно.
Энэ галт тэрэг яг л тамаас шууд игсэн юм шиг харагдаж байна. Хүүхдүүд үнэхээр үүнийг өхөөртөм хөгжилтэй гэж бодох болов уу? Эсвэл тэдний өөрийгөө хамгаалах зүүн совин сэргэх болов уу? Юу гэж бодож байна да? Асар том зөөлшин тиймдээ баа хэлбэртэй тогсоомтой босхойг хэн мөрөөдөж байгаагүй лээ. Тийм биз дээ. Эрэлттэй байд энэ гарцаагүй. Энэ ямар амтан босгох талаар таамаг байна уу? Миний бос төсөөлөх чадвар арай хүрэхгүй. 6 хөлтэй усны үхрийн царайтай хүний шүдтэй амтан. Аимшиг киноны найруулагчид ч зохиолдоо ийм мангас бодож олоогүй байх. Хачин амьтдын сэдвээ үргэлжлүүлээ. Энэ юу босхойг мэдэхгүй ч үүнийг хэнийгэн гараараа хайраа шингээж нэгсэн нь тодорхой байна. Энэ бол ямар нэг хөндий хүүтэн үйлдвэрийн тогсоом биш шүү. Энэ юу вэ? Туусаа чихтэй залхуу гэдэг амтан нь. Тэгэхээр зүгээр л залхуу туусаа гэсэн үг юм биш үү? 40 муурны цогцолгоо аль хэдийн бүрдүүлсэн хүчрхэг бие даасан эмэгтэй дүртэй тогсоом ямар вэ? Орчин үеийн хүчрхэг эмэгтэйчүүлд хэрэгтэй тогсоом байна. Ирээдүйд эмэл ирээдүйд чамайг хүлээж байгаа шүү гэсэн мэт. Үүндээ үүгээр яаж тоглох ёстойг мэдэхгүй юм. Бацил босон дархлаж хомсглын вирусын хэлбэртэй зөөсөн тогсоом ямар санагдаж байна вэ? Ер нь бусад вирусууд яагаад байхгүй байгаа юм бэ? Нэг мөр корона энтер гэд хийчихгүй. Тогс гэж байгаас бүгднгээр нь тоглоё л доо. Тийм ээ, аялагч даашаа жингийн изүүлэгтэй болчихсон болоос та. Хүүхдээ eerүү босхийг хүсэж байна уу? Ийм өхөөрдөм тогсоомуудын цогцолтыг авч өгөөд хил заслын эмч дээрх эхний үзлэгийг нь бэлгэнд аваарай. Миний ойлгож байгаагаар Винни Пух ямар нэгэн өвчин тусаад зомби болчихсон уу? Эсвэл зүгээр л тогсоомын үйлдвэр дээр айс хэсэг нь аль тогсоомонд хамаарахыг язгаж чадаагүй юм болов уу? Маш бодиттой тогсоом байна. Амтны хүрээсэнд матрийн торсоо гараа хийж босхгүйг харуулж байна. Үнэн дээр сурамжтай тогсоом байна шүү. Тогсоомод хүүхдүүдэд баяр баясгалан өгч, эргэн тойрны гайхамшигт ертөнцийн тухай ойлголт өгөх ёстой. Үүнээс үндэслээд хүүхдтэй хувийн цус сорогчийн найрлал дууны хамтлагийг авч өгөхийг санал болгож байна. Энэ хөөрхийн анаашд яг юу үзүүлснийг мэдэхгүй юм. Гэхдээ түүнийг хүүхдтэй авч өгөөд өдөрт 10 цаг дэлгэж чиртэд байвал нүдчим энэ анааших шиг болно шүү гэж хэлж байгаа дүр зураг шоодж төсөөлөгдөж байна. За тийм ээ, маш хөгжилтэй тогсоомод байна. Яагаад хэдэн ширхэг тасарсан дарах хөл хөдөлж авч явахгүй гэж. Улаан малгайд охины үлгэр муухар төгссөн боловч чон эмээг нь үнэхээр идчихсэн бөгөөд цааш нь үзгэрийг өргөжлүүлэхгүй байхаар шийджээ. Хөөрхий эмчний зулцаг энэ тогсоомыг бүтээгчид зөвхөн толгоо биш, үлдсэн бүх биеийг нэмээд хийчих боломж үнэхээр байсангүй гэж юу аимшигтай харагдаж байна шүү дээ. Бас л хөгжилтэй тогсоом байна. Ганц эвэр тулгаачдаас хүмүүсийг өөрийн шидэд эврийг хамгаалж байна шүү дээ. Дашуун тэрхэд тэнд өөр хэмжээтэй 3 өөр нөөц эвэр байна. Аль эврийг сонгох нь хулгайлсан зөвлөлийн хэмжээнээс хамаарах ёстой боловстой. Хүүхдэд хүний биеийн бүтцийг яаж тайлбарлах вэ? Маш амархан. Зүгээр л ийм тогсоом аваад дотор эргэтнүүдийг нь хамтдаа ухаж үзэж уусгах нь байна шүү дээ. Эцэг эхчүүд охиндоо Гитлерийн тогсоом бэлгэлэхдээ яг юу бодож байсан юм бол охин үүгээр яаж тоглох гэж байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Хүүхдүүдэд зориулсан хийлдэг госуурыг яг ямар хэлбэртэй хийх вэ? Мэдээж живж буй Титаникийн хэлбэртэй. Учир нь уг ослоор амиа алдсан 1500 гаруй хүн гэдэг чинь үнэхээр хөгжилтэй баримт байна шүү дээ. Үгүй үнэхээр би нагуултайн толгоо яагаад нялх хүүхдийн шиг бас дотроос нь ганц нүдтэй цэцэг яагаад ургасан тухай ботхыг ч үсэхгүй байна. Магадгүй хүүхдүүдийн сэтгэл зүй ийм зүйлийг даах байх. Харин минийх ийм сорилтод биелэн биш байна. Тийм ээ, энэ бол дэгдэх. Тийм ээ, дөрвөн ижилхэн хөлтэй бас далуучгүй. Үн төрлөختөнд цацраг дэтгэвт бодисоор тоглож босгүй гэж анхааруулж байсан шүү дээ. Эхлээд харахад өхөөрдөн бамбруус шиг. Гэхдээ ямар нэг хүүхэд цамцыг нь тайлахаар шийдэх хүртэл тэгээд хүүхдийн эмзэг сэтгэл зүг нэг мөсөн сэвтэж байгаа юм да. Энэ бааван гидсэн дээр хиний нүд яаж гарч ирснийг төсөөлөхөөс ч айж байна. Магадгүй орчин үеийн хяналтын систем ийм болсон юм болов уу? Та нарын дахалтай аврал 100 карта. Энэ тогсоом хүүхдүүдэд таарагдах эсийг мэдгүй ч ойр хавийн бүх туусаасаа баярлах нь гарцаагүй. Хүүхдтэй жоржон дээр сууж буй халдсан эрен хэлбэртэй тогсоом бэлгэлэхээр шийдэж буй насанд хүрсэн хүний толгойд яг ямар бодол эргэлдэж байдаг юм бол. Ийм тогсоомод хүүхдүүдэд илүү таалагдах уу эсвэл насанд хүрэгчдэд илүү таалагддаг юм болов уу? Хөөрхий арсланг жаахан ногчсон байна шүү дээ. Гэхдээ энэ түүнийг өхөөрдөн биш босгохгүй гэдгийг анхаараарай. За тэгэхээр хэн нэгэнд нэг л өдөр няшх хүүхдийн хэлбэртэй тогсоомыг төгөлбөр хуур босгоё гэсэн санаа орж ирсэн болж таахнэ. Энэ чинь жинхэнэ уран сэтгэмжийн нислэг байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ санааг бусдад дэмжиж үнэхээр бүр үйлдвэрлэлд оруулжээ. Бүгд үүнийг хэвийн зүйл гэж үзсэн гэсэн үг байх ёстой. За өнөөдөртөө ингэж дууслаа.
Сувагт бүртгүүлж сонирхтой биш үү дээ цаг авчгүй үзээрэй.